За яг авилгал гэдэг чинь юм байдэн шүү гэж бол яг зорж бол нэг судалж байгаагүй. Авилгыг зөв гэж боддог ч юм уу эсвэл зүгээр гэж боддогтой зүгээр өнгөрөөг байгаа шүү дээ. Надаас хол сэдв санагдсан болов уу гэж зүгээр бодсон. Ер нь олон хүмүүст тийм байдаг бах. Нэлээ хүн том сэдвүүл санагддаг. Тийм учраас яг амар нухацтайгаар бодож ирэх зүйлж байгаагүй. Бараг өөр гаргалгаа байхгүй гэж боддогтой нь холбоотой. Төрийн үйлчлэлийн айгүй тийм ядаргаатай тэгээд дээрэс нь айгүй их тийм зардал чирэгдэлтэй байдаг. Залуучуудын авилгалын эсрэг ингэж хандахгүй байгаа нь хүрээлэн байгаа орчноос хамаарж байгаа болов уу гэж бовдоо боддог. Хүрээлэн байгаа орчин дундаасаа гэр бүлээсээ социализмын үеийнхэнтэй хамт бид нар амьдардаг штеп. Өнгөрсөн үеийнхнаар амьдралаа шийдүүлээд Тэр үеэс нэг юм бид нарт ингээ үлдсэн яваад байна л гэсэн үг. Ус байдаг хинч тоодоггүй. Би шийдэж тоодоггүй хүмүүсийнх нь л нэг явсан юм шиг байна. Яг нөгөө залуучуудын хувьд гэх юм бол яагаад яг авилгыг үйл оршоогоод эсвэл тиймэрхүү хандлага гаргаад идэг вэ гэхээр миний бодлоор яг нөгөө нэг хэдий би анхаарсан ч гэсэндээ магадгүй би өөрөө ингээд анхаарал хандуулад ямар нэгэн зүйл хийсэн ч гэсэндээ тэр маань өөрөө өр нөлөөтэй байгаа хэсэг нь бас дээрэс нь үнэхээр шударгаар шийдвэрлэж чадах хэсэг нь айгуу жоох эргэлзээтэй юм шиг санагддаг гэж магадгүй. Тийм болохоор за тэртээ тэргүй би хэлсэн ч адилхан хэлээгүй ч адилхан. За тиймээс одоо угаасаа ингэж нэг анхаарал хандуулаад ах шаардлага байхгүй маа ч юм уу тиймэрхүү маягаар одоо ханддаг учраас хандлага нь тийм нэг жоох үйл оршоосон байдаг гэж магадгүй. Би бол тэгэж бодож байна да. Би бакалаврд орохоос өмнөх хүртэл энэ авилга гэдэг ямар муухай юм бэ гэдгийг мтэггүйсэн. Ерөөсөө юу гэсэн үг вэ гэхээр их сургуулийн мэдлэг олохоос өмнө ялангуяа их сургуультай хуулийн их сургуулийн мэдлэг олж авахаас өмнө авилга гэж юу юм? Авилга ямар хор уршигтай юм? Яагаад хүмүүс авилга авдаг гэдгийг би ерөөсөө мтэггүй. Гэвч энэ мэдлэгийг бол ерөнхий боловсрол дунд анги ахлах ангид олох боломжтой байхгүй юу? Тэгтэл өнөөдөр хүртэл өнөөдрийн төр засаг надад ийм мэдлэгийг олгоогүй байна. Авилгаас урьсан сэргийлэх чиглэлээр олон нийтийн соён гэрүүлэх ажил бол нэн чухал. Өөрөлдвөл энэ зөвхөн одоо төрийн албан агштад нэг сургалт хийгээд ёс зүйн дүрмийг тийм ээ чанд захиулаад эсвэл одоо нэг төлөвлөгөө гаргаад түүнийг хэрэгжүүлээд явна гэдэг бол нэг тийм үр дүнтэй байдгүй гэдгийг бол өнгөрсөн хугацаанд ажилласан бидний туршлага бол харуулж байгаа. Өөрөөр хэлбэл залуучуудад, хүүхэд багчуудад ялангуяа бүр бага насны хүүхдүүдэд зориулсан одоо зөв шударга байх тэр хандлагыг бий болгох, үнэт зүйлсийг олж тодорхойлоход туслах ийм арга хэмжээ бол үр дүндээ дөнгөө өгөх нь ойлгомжтой. Ийм учраас авилгатай тэмцэх газраас залуучуудад зориулсан янз бүрийн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. За тухайлбал өөрсдийнх нь дуу хоолойг сонсох зорилгоор бид 2019 онд цахим шийдэлгээд үндэсний чуулганыг залуучуудын оролцоотойгоор зохион байгуулсан. За мөн залуучууд авилгын эсрэгийг өсөж байгаа юм ба гэсэн контентуудыг бол тасралтгүй хийж түгээжээ. За мөн одоо нийгмийн сүлжээгээр тийм ээ одоо олон талын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байгууллагуудаа үр дүнтэй ажиллаж байгаа олон дагагчтай байгууллагуудаа бид нар бас нэгтэнтэй ажиллагаатай хувь үнэтэйч тэр ажилтгаа. Авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн ерөнхийдөө чиг үүрэг нь бол юу гэдэг олон нийтэд мэдээлэх бас дээрэс нь авилгатай тэмцэх газрын одоо ийм ажил хийдэг шүү гэдгийг олон нийтэд таниулах тийм чиг үүрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэнгүүт өөрөө яг Орсон гишүүдийн хувьд гэх юм бол нийтэд нөлөөлөх хүн яг хамгийн сүүлд миний сонсноор бол Баттар Орсон гэж ийсэн. Тэгэхээр өөрөө нийтэд нөлөөлөх тийм инфлюенсер хийж байгаа хүн одоо Орсон бол миний хувьд бол зөв гэж бодож байгаа. 20 дугаар зуун соёлын давталгаа 2 удаа Монголд явсан байдаг шүү дээ. Тэр шиг том жин соёлын давталгаа явах хэрэгтэй юм болов. Хамгийн зөв арга бол хүүхдтэйгээ л харьцах. Хүүхдтэйгээ л ажиллах. Алдан бос боловсрол аль аль түвшинд нь хүүхдийг шударга байхад сургах. Авилга гэдэг энэ муухай хар том мангасан эсрэг бид нар нэгтгэхийн тулд үйл ажиллагаа шийдэл гаргахын тулд хамтдаа зэрэг явах хэрэгтэй. Ирээдүйн авилга авдаггүй иргэнийг өнөөдөр бид нар бүтээх ёстой. Хүнийг яг төлөвшлөөс нь эрхлээ засч иж энэ байхгүй болно. Гэхдээ одоо бид нар одоо угаасаа ингээд нөгөө сурсан юм сураар боож болохгүй гэдэг шиг өстө өөрчилж чадахгүй гэсэн үг бол биш. Энэний үг гэхэлэр хамгийн түрүүнд эхлээд төлөвшүүлчих ёстой минь хүүхдүүдэд багаас нь явах нь хамгийн зөв шийдэл юм байна. Ер нь олон жилийн туршид энэ асуудлыг ярьж байгаа боловч төдийлөн шийдэж чадахгүй байгаадаагийн нэг учир нь бол бас энэ нөгөө бэлтгэлгүй байгаатай холбоотой гэж бид нар хараад байгаа юм л да. Яагаад гэвэл бариад заачих тэр ном сурахчиг нь алга байна тийм ээ. Тэрийг одоо заах багш нар нь байхгүй юм ч гэдэг юм уу.
Ийм учраас багш нарыг, сурагч багш нарыг бэлтгэж тэр хүмүүсийг дадлага туршлагатай болгож ээж тэрийг бусад багш нартай хүргэж ээж ингэж ээж хүүхдүүдэд анги тийм одоо сургалтын өөрх нь сэдв бүрээр ихнэ түүхч гэдэг юм газар зүйч гэдэг юм уу тооч гэдэг юм уу энэ бүрээр нь дамжуулж хүргэх ийм л боломж нөөцийг харж байгаа. Нэгэн төлөвшсөн байгаа хүмүүсийг өөрчлөн гэдэг бол хүнд асуудал шүү дээ. Тийм учраас дэлхийн нийтийн хувьд бол залуучууд руугаа хүүхд багчууд руугаа чиглэсэн арга хэмжээг илүү түлхүү авч хэрэгжүүлдгийг бас ажилтны тэмцэх газар тэмээ чих хандлага болж ажиллаж байгаа. Гэхдээ одоо тэртээ суудсан байгаа хүмүүст бид нар яах ёстой вэ гэхэлэр одоо юу гэдэг нөлөөлөл хийх ёстой л доо. Бид нарт мэдлэг хэрэгтэй байна. Өөрөө энэ нийгэмдэр амьдарч байгаа бол энэ нийгэмдэр амьдрахад ямар хэрэгцээ биднэрт гардыг, тэр хэрэгцээтэй холбогдуулж биднэрт ямар эрх үүрэг өгсөн байдгийг, хуулиараа олгогдсон байдгийг тэрийг бид нар нэн тэргуунд мэдэх хэрэгтэй байна. Төрийн байгууллагч бас тэр мэдээллийг миний зүгээс бол хангалттай өгөхгүй гэж хараад байгаа. Бүх насныханд илүү хүртээдэг баймаар яаж авилгыг мэдээлэх үү, ямар арга зам байдаг үү, шийдвэрлэснээ яаж шилдэг үү гэх мэтчлэн юм илүү тод тэгээ илүү юм чихэнд хүрэх үйц нүдэнд харагдах үйц байлгадаг баймаар. За компьютер мэддэг улсууд яг авилгатай тэмцэх газрын нэг сайт руу орны мэдээ хардаг баг. Тийм ээ. За мэдхгүй мэдсэн ч тэрийг яаж орж харахаач мэдхгүй ардсан Хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Маш их хүн шүү дээ. Тэгэхээр төрөөс авилгагүй бай. Үнэхээр төрийн үйлчлэгийг авилгагүй хүргэе гэж байгаа бол төр засаг өөрсдөө татвар төлөгч биднийг авилгагүй орчинд амьдруулах үүргийнхаа хүрээнд орон даяар хөдөлгөөн өрнүүлээд авилгын шинжтэй ямар үйлдэлүүд байгаагаа төр өөрөө ихлэ сонсдог, мэддэг багчтай шүү дээ. Энийг хийхгүй. Авилгатай тэмцэх газрын ажил юм аа гэж харалгүйгээр бүхэл төвшөнд авилгатай тэмцэх шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тухайн байгууллага өөрийнхөө чиг үүргийг нээлттэй ил тод байлгах, тийм ээ, төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа бүхий л одоо үйлчлэгээ захимжуулах, нүүр тулсан уулзалтуудыг халах, за төрөөс олгож байгаа янз бүрийн одоо тусгай зөвшөөрлүүдийн тоо цөөлөх, стандартыг одоо хэлбэршүүлах ч гэдэг юм уу. За түүнээс гадна улс төрийн түвшинд, тийм ээ, намын санхүүжилтийг одоо ил тод нээлттэй болгох, за мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах, шүүгдүүлэгчийг хамгаалах гэдэг юм уу. Энэ бүгдийг бас тий нэг цогцоор нь одоо шийдвэрлэж ээж нэг хэсэг нь механизм нь ажиллаад байхад нөгөө хэсэг нь хоосон байх юм бол нөгөө одоо механизм чинь бүрэн ажиллаж та болчих штэ. Ийм л учраас нөгөө зөвхөн одоо албан тушаалтан ч гэдэг юм уу, зөвхөн төрийн байгууллага гэдгийг хязгаарлалгүйгээр нөгөө иргэд маань өөрсдөө шүглээ өглөөдөг, иргэд маань одоо хууль бус зүйлтэй эвлэрдэггүй, тэрийгэ мэдээлдэг, өөрсдөө ч гэсэн тийм байхгүй, авилгаас татгалзах юм соёлтой байх шаардлагатай. Ийм учраас одоо хүүхд залуучуудыг бага наснаас нь эхэлж, тийм ээ, зөв одоо хандлагатай болгох, зөв шудраг усны хүмүүжил боловсролыг олгох, энэ дээр нь боловсролын байгууллага, гэр бүл, эцэг эхчүүд, за багш нар одоо их чухал үүрэгтэй оролцохоор ийм туршлага бас байдаг. Тэгээ энэ бүгд, тийм ээ, цогцоороо бүрдээвэл авилгатай тэмцэлд одоо үр дүн маш хурдан гарна гэж юу хардаг. Тэгэхээр яг одоо юу гэдэг миний мэрэгжлийн болоод миний одоо ойр тойрны залуучуудад гэдэг юм бол энэ төрлийн зүйлд одоо юу гэдэг нөө авилгын гэмтрэг хэлээд шүү дээ. Авилгын гэмтрэгтэй холбоотой зүйлд анхаарал хандуулах нь бол одоо юу гэдэг одоо биднээс арай дээш үеийнхэнтэй, эсвэл одоо арай доош үеийнхэнтэй те харьцуулахад хамаагүй өндөр байдаг л да. Яагаад гэвэл өө эн чинь нэр ийм асуудал болсон гэж шүү дээ. Тэнгуутаа яг нөгөө нэг хуулийн мэрэгжлийн хүн болохоор надаас асуудаг. Наами энийг яг яаж хийдтэй те. Чи яг ийм байсан бол ямар тохиолдолд яаж хийдтэй. Энэ хүмүүс ямар хэмжээний ял авдیں ч гэдэг юм уу. Надаас бас айгүйх нөгөө найзууд маань тэгэж асууж байсан. Тэгэхээр юу гэдэг залуучууд маань яг манай үеийнхэн бол арай тийм нөгөө хандах хандлага нь арай өөр байдаг л да. Тэгээ тэднийг миний хувьд бас яаж нэмэгдүүлэх вэ гэхээр өөрөө яг энэ төрлийн гэмт хэргийг та мэдээлснээр иймэрхүү төрлийн санкц учруулдаг шүү. Бас дээрэс нь дээд шүүхээр ороод скол одоо юу гэдэг давзаалагчны шүүхээр энэ хүмүүст ийм хэмжээний ял оногдуулж одоо шийдвэрлсэн шүү гэдэг санкцуудыг ч юм уу те нийт дийл болгох. Бас дээрэс нь тэстэ тэрг одоо тэр одоо шийдвэрүүд чинь нийт дийл захим хэлбэрээр байж идэг. Бид нар л мэддэг болохоос тиймээс юу гэдэг тэднийхээ нийт дийл болгоод эдгээр хүмүүсийг хэрвээ та мэдээлж чадвал хэрвээ тэ чи мэдээлж чадвал эн чинь өөрөө ямар нэгэн байдлаар санкцтай байдаг шүү. Тэр хүмүүс чинь одоо хариуцлага хүлээгээд авдээ шүү. Энэ баг ч гэсэн чиний үүрэг оролцсон маш чухал байдаг шүү гэдгийг одоо юу гэдэг нөлөөллийн байдлаар бас дээрээс нь сая хэлсэнчлэн тэр шүүгэн шийдвэрүүдийг ил болох байдлаар ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөлөөснөр бол залуучуудын идэвх оролцоог илүү сайжруулах боломжтой байна.
Залуучууд бол зүрх сэтгэл нь байгаа. Улс орноо хөгжүүлье. Энэ зүйл нь болохгүй байна гэсэн бодлыг бол хүн болгон дотроо бодож байгаа. Гэхдээ нэг айдас байдаг. Залуучууд бидний хувьд бол харьцангуй одоо энэ муу зүйлтэй тэмцэе гэдэг зүйл ярьж байгаа байхгүй. Тэгэд жишээ дуртад бол за миний аягүй сайн найз байдаг. Тэгээ төрийн байгууллагт орсон. Яг нүдэн дээр нэм навилгын шин чанартай үйлдэл болоод түүнийг одоо ингээд дарагдаа хэлсэн дараа нь хүлээж аваагүй. За дараа ерөнхий газар руу хүсэлт бичсэн ерөнхий газар нь бас хүлээж аваагүй. Эцэстээ тэр найз маань өөрөө ажилгүй болсон. Залуучууд бид нэг бол төрд энэ авилгатай хамт ажил. Нэг бол ажилгүй өөрийнхөө амьдралыг аваад явж. Авилгын хэргийг илчлээд гисгэх газар болсон дорчиг болоод яах вэ? Жимээгээ явж одоо хүмүүс юм болчих. Ер нь бол миний амьдралд тохиолдохгүй бол амар тайван байгаа хүн би яаж гад заавал тэнд асуудал руу очиод ороод шийдвэрлэх гээд явна гэдэг нэг зүйл байгаа. Ус байдаг хинч тоодоггүй. Шийдвэрлэж чадахгүй. Ер нь бол тэгээд хүний хэрэгрүүд битгий хошууд дөр гэдэг шүү дээ. Энэ олон төрийн албаа агч нар гэр бүл хайртай хүмүүс ирээдүйн карьерийнхаа төлөө энэ авилгын ялзарсан байгууллагт ажилласаар л байгаа. Одоо хууль бус үйлдэлч гэдэг юм уу тийм шудраг бус байдал янз бүрийн одоо энэ нөхцөл байдлын талаар төрийн байгууллага албан тушаалтанд иргэн хүн эсвэл аж ахуйн нэгжийн мэдээлэл өгөх одоо ёстой байгаа юм. Гэтэл нөгөө хүмүүс маань тийм ээ одоо эрх зүйн зохицуулт байхгүй юу? Би яаж хамгаалахдах вүлээ тийм ээ? Надад одоо ямар нэг байдлаар дарамт шахалт ирэх вэ гэсэн юм айдас имэйлт байдаг учраас ингээд нөгөө мэдээлэл өгөхгүй. Тэгэхээр мэдээлэл өгөхгүй байгаа учраас нөгөө хууль бус тийм ээ зөөл шудраг бус явдал бол байсаар оршсоор л байгаад байгаа байхгүй юу? Мөн одоо тэр хууль бус тийм зүйл хийсэн одоо магадгүй одоо авилгын гэмтрийг үйлдэлсэн байгаа тэрийн мэдээлэлгүй учраас ингээд хариуцлагагүй өнгөрцөн байхыг үүсэхгүй. Мэдээлэл хийсээ айдаггүй тийм орчин байвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Би жишээ нь авилга авцсан өгцөн үнийг би мэдж байгаа бол би цагдаад очиж мэдээлээ гэж бодоход тэрийг ямар нэг аргаар би олж мэдэх юм би тэгж мэдрээд байгаа байхгүй юу? Ямар нэг аргаар олоо мэдчихэв. Авилгын тэмцэх газрын сайт гэж байдаг. Тэрэн дээр яг нөгөө оронгууд та авилгын тухай ингээд мэдээлэл гаргах боломжтой гэвэл шууд нөгөө бүглэх хэсэг байдаг байхгүй юу? Тэгээ бас 110 гэж утсан байна. Тэднэрт л мэдэгдэж болно. Тэр бол амар амархан арга. Гэхдээ тэднэр дээр нөгөө нэг одоо өргөдөл гомдол гаргачих юм мэдээлэл байдаг. Юу вэ тэгэхээр би яг гомдол гаргахын тулд миний имэйл хаяг, регистрийн дугаар, овог нэр, тэгээ утасны дугаарыг авч байгаа байхгүй юу? Би ч дотроо ирэлцэж шүү дээ. За энийг бөглөөд өгчдөг дараа нь би хэцүүдэх юм болов үү те. Тэг би чинь тэгэл дахиад ажил дээр ингэ те. Ажилдаа очсон чинь мэдгүй юм гэж би хин нэгний талаар ингэ өгцөнсөн чинь нэг өдөр ажиллаас намайг ажиллаас юм халаа хийцэн байл та. Тэгээ би юу хин тэгээ тэрнтэй холбогдуулж бодоод юу ч яач юу вэ? Тэгээ гэртээ ирсээ тэгэл яагаад мэдээлэхгүй вэ? Яагаад авилгын талаарх мэдээлэлгээ дуугаа өнгөрөөд байна гэдэг маань бичих гэж оролдсон байж та хүмүүсийн дотор. Тэгэнгуутаа хувийн мэдээлэл дээр очингуудаа би хэрэг аюулгүй билээ гэдэг тал дээр очиод хэрэгэлзээд эхэлж штэ. Би авилгын сайтн дээр ингэдэм байх гэдгийг одоо наад захын хүн мэддэг байх хэрэгтэй гэх юм уу? Тэр амар муу маркетинг хийж гэнэ гэсэн үг. Миний чихэнд юу ч хүрээгүй авилгын сайт байдаг ч юм уу? Тэрийг ч би мэдэхгүй юм. Ийм учраас л одоо авилга ашигсан зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд энэ шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах тогтолцоо бүрдүүлсэн эрх зүйн зохицуултыг бий болгох ёстой гэж үздэг. Тэгэхээр авилгатай тэмцэх газраас улсын хурлын даргын өгсөн одоо чиглэлийн дагуу шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж өргүүлсэн байсан. За энэ шинээр одоо эмхлэн байгуулагдсан засгийн газрын түвшинд хууль зүйн дотоод даргын сайд дээр тийм ээ тушаал гаргаж ажлын хэсэг байгуулад хуулийн төслийг эцэлэн боловсруулж улсын хурлд өргөн мэдээлсэн байгаа. За энэ хуулийн төсөл батлагдах юм бол тийм ээ одоо авилгатай тэмцэхэд чухал одоо хөшүүрэг болохын зэрэгцээ нөгөө нэг иргэдийн тийм зүгээс хууль бус зүйлийг ямар нэг байдал айдасгүйгээр төр албан тушаалтан хинт ч одоо мэдээлэх юм боломжтой болж байгаа. Нөгөө талдаа иргэн хүн тодорхой нэг хөшүүрэг байх ёстой шүү дээ тийм ээ. Зүгээр ингээд ирээд мэдээлэхтэйсээ гадна магадгүй тэр сайн сайхны төлөө байх ёстой ч гэсэн бас урамшуул нөгөө тийм ээ. Улс орны нийтийн ашиг сонирхлын тий төлөө үлээсэн шүглэн магадгүй одоо өчнөө тэр бом төгрөгийн тийм ээ хохирол эсвэл нэг хүнийг халаасанд орох ёстой байснаас аварсан энийг таслан зогсоосон байх юм бол одоо зохих урамшуулыг нь олгодог ч юм уу ийм тогтолцоо бүрдүүлж байгаа. Нийгмийн эрх ашигыг хохироож байгаа болон хохироож болцсохгүй энэ хууль бус үйлдэлүүдийг хамрах ёстой. Өнөөдөр яригдж байгаа асуудал биш 2014 2017 болон өмнө нь яригджсэн. Нүүбийн авилгын эсрэг конвенцэд нэгдсэн цагаас эхлээл энэ асуудалд бол бид нар энэ одоо хууль энэ
шүгэл үлээгчийн эрх зүйн зохицуултыг одоо өөрийнхөө дотоодын эрх зүйн тогтолцоонд тусгаж өгөх тийм үүрэг хүлээсэн. Энэ үүргийн дагуу энэ үүргээ биелүүлээд одоо энэ сая 11 сард ингээд хууль өргөн баригдчих шиг байна. Энэ хуулийг авилгатай тэмцэх газар болон хууль зүйн дотоод хэргийн яам хамтран боловсруулж одоо засгийн газар улсын их хурлд өргөн барихаар юм болсон байна. Яг нь ер нь бол яг энэ хуулийн төсөл шүгэл үлээгчийн одоо эрх зүйн байдлыг тодорхойлох хамгаалах чиглэлийн хууль тогтоомж боловсруулагдаад батлагдах энэ ерөнхий одоо үйл явцыг бол сайшааж дэмжиж байгаа. Гэсэн хэдий ч альва хууль тогтоомж одоо хууль тогтоомжийн тухай хуулиач ботсон ер нь бол олон талын оролцоог хангасан байдлаар боловсруулагдах ёстой. Тэгээ энэ утгаараа бол яг энэ шүгэл үлээгчийн тухай хууль ялангуяа зөвхөн шүгэл үлээгчийн хуульч гэхгүй сүүлийн нэг 2 жилийн хугацаанд яг боловсруулагдаад улсын хурлаар хилцүүлэгдэж байгаа олон үйл тогтоомжийн хувьд бол яг энэ олон нийтийн оролцоо ялангуяа эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын оролцоо хангагдах явдал бол нэлээд тутмаг байна гэж харж байгаа. Тэгээ яг энэний л нэгэн айдлаар яг энэ шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль уг нь бол энэ Монгол улсын хэмжээнд яг энэ авилгатай тэмцэх зөвхөн авилгатай тэмцэх гэлтгүй ер нь төрийн албаа хаагч эрх мэдэлтэй хүмүүсийн дур зориг одоо хууль бус үйл ажиллагааг хязгаарлахад бол хамгийн үр нөлөөтэй хүн болгоны оролцож үр шимийг хүртэж болох ийм хуулийг одоо олон нийтийн дунд хилцүүлэх тэр дундаа энд бас хамааралтай тодорхой хэмжээнд сууг болж ажиллах хамтарч ажиллах олон байгууллагуудыг оролцуулах иргэний нийгмийн байгууллагуудыг сонсох атчлыг бол ерөөсөө хийгдээгүй явсаар агаад парламентэд очичод байгаа. Тэгээ энэ дээр бол яг зөвхөн одоо бид нар бол яг иргэдийг төлөөлөд явж байгаа иргэний нийгмийн байгууллага олон нийтийг төлөөлөд ярьж байгаа хүмүүсийн хувьд бол шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгээ энэ ороогүй явснараа энэ хилцүүлэг хийгдээгүй явснараа бас хэд хэдэн одоо дутагдaltaй талууд гарч ирж байна гэж харж байгаа. Тэгээ дээрэс нь бас нэг чухал санаа юу гэхээр аливаа хууль тогтоомжийг олон нийтээр хилцүүлэхийн ач холбогдол юу байдаг вэ гэхээр тухайн хуулийг батлагдлаа гэдэг асуудал шийдэгддэггүй. Тухайн хуулийг иргэд таних мэдээд хэрэгжүүлснээрээ асуудал шийдэгддэг. Тэгэхээр энэ ажлыг одоо үр нөлөөтэй болгохын тулд иргэд энэ хуулийн үзэл санаа гарсан цагаас эхлээд мэдээлэлтэй байх, энэ хуулиар яг ямар харилцааг зохицуулахыг хүсэж байгаа, энэ харилцааг одоо зохицуулснараа бидний амьдралд ямар үр нөлөө авчрах юм бэ гэдгийг таних мэдэх нь энэ хилцүүлгээр дамжиж иргэдэд хүрч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ үе шат ингээ алгасагдаад явчихж байгаа учраас бид нар магадгүй яг одоо олон жилийн дараа шүгэл үлээгч гэдэг үгэн дээр нэрэн дээр нь одоо ямар ч гэсэн тодорхой түвшнээс өвшөлтөж хүрсэн байж магадгүй. Гэтэл ямар байгууллагууд энэ ямар процесст орох гэж байгаа гэдэг мэдээлэл тэр олон талуудыг хамарч одоо олон байгууллагуудыг хамарж байгаа энэ одоо зохион байгуулалт яг ийм зөвшөлтсөлд хүрч чадсан юм уу? Яг энэ хууль батлагдаа их хурл ингээ баталчлаа гэхэд хэрэгжүүлэх байгууллагууд нь нэг тууцсан дээр байгаа мó гэдэг асуулт ялцчихгүй гарч ирж байгаа. Гомдол гаргаж байгаа этгээдэг цалгаан зориулдаг байхгүй юу? Би ялангуяа нийтийн эрх ашигын үүднээс юм гомдлоо гаргаж үзсэн. Манай тэр ах байгаа шүү дээ. Манай тэнт ч тийм хүн байгаа шүү дээ. Миний найз ч нэр өнөөдөр ийм экстэн дээр байгаа шүү дээ. Тэр нь л баярч. За үйл ажиллагаа явуулахын зогсоож чинь. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь хэрэг мэдлэгтэй байвал арай өөрөөр харилцсан тий. Өөртөө эхлээд яг тэр тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй зүйлсээ тэгээд дээрээс нь шаардлагатай байдаг бүх зүйлсээ эхлээд 100% окей болгочихё тий. Ямар ч юм асуудал дараа нь үүсгэргүүд нэгдсэн ийм бүрдүүлэх ёстой материалуудыг шууд ингээл тав гээл гаргаад өгөх хэрэгтэй байхгүй юу? Мэргэжлийн хэлтийн байгууллага одоо байгууллагыг шалгахдаа тухайн байгууллагын үнэт зүйл өрсөлдөөн нийгмийн байр суурийг бас хөндлөж ийм шалгалт хэн шалгаж байгуулдаг байгаасаа гэдэг бол би өөрөө тэгж боддог байхгүй юу? Нэг өсөндө бизнес эрхлэгч өөрөө хувь заасан шаардлагыг хангацсан гэж бодож байгаа бол тэр шаардлагыг нь төрийн байгууллага хүлээж аваад шийдвэрлэх ёстой гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Зөвшөөрлөө нөхгүй хэсэг богдуулаад энэ хэрэг ахвал авсан гэж штэ. Гэтэл тэр нь онлайн байсан бол даргамж юм уу дээр даргамж одоо төрийн бүртгэлийн юмч гэсэн хараалахад амрал болох нь дээ тий. Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжлэн дээр хялт тавьж ажилладаг байгууллага бол шудраг ус хэрэгжүүлэх газар. Өрсөлдөөний хуулийн 13 дугаар зүйлийг төр өрсөлдөөний хязгаарлалтыг нэгдүгээр тохиролдог. Хоёрдугаарт хэн нэгэн этгээдэд жишээлбэл давуу байдал болохыг хориглодог. За энэ утгаараа харах юм бол төрөөс тодорхой хэмжээнд төрийн албан тушаалтнууд магадгүй цаана авилга байгаа л гэж харагдаж байгаа шүү дээ. Тэр утгаараа өрсөлдөөний хязгаарлалтыг хэлбэрүүд бол маш их байна. За зүгээр энгийн жишээ гэхэд нэг дэлгүүрэнд зөвшөөрөл гаргаад өгчөд нэгнийхэн зөвшөөрлөө 30 хоног барих жишээтэй, нөгөөдгөө нэг 10 хоногт нь гаргаад өгчих жишээтэй байдаг ч юм уу. За барилга дээр ч юм адилхан.
Нөгөөх нь бол төрийн болон орон нутгийн өмчрөнгөөр бараа ажил үйлчлэх бодлого авах тухай хуультай холбоотой асуудал байгаа юм. Энэ бол манайх нийлдэг нөгөө тендер хууль шүү дээ. Тендерийн хууль дээр шударга улсын эрхлэл шинжилгээ газар 2021 оны 11 дугаар сарын байдлаар 200 гаруй одоо гомдол ирсэн. Тухайн гомдлын 85% нь хуулийн зөрчилтэй байна. За сангийн яамд 2021 онд ирсэн нийт гомдлын 77% нь хуулийн зөрчилтэй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн захиалагч буюу үнэлгээний хороонд ажиллаж байгаа албан тушаалтнууд анхнаасаа тухайн тендер сонгож шалруулах зарлагтай хууль зөрчил зарлж байна л гэсэн үг. Энэ юутай холбогдож байгаа вэ гэхээр хариуцлагын асуудал буюу захиалагч үнэлгээний хорооны албан тушаалтнуудад буруу одоо тендерийн хууль зөрчилтөө тендер зарлсных нь хүрээнд хариуцлага нэгдүгээр тооцохгүй байна. Энэ нь бол авилгыг өөгшүүлэх маш том хэмжээний суурь олчихно гэж манай болгоос үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр явагдаж байгаа төрийн болон орон нутгийн өмчрөнгөөр бараа ажил үйлчлэх бодлого авах тухай хуулийн шинжилсэн хариулгууд дээр бид нар нэлээд залтуудыг сангийн яамд бас санал болгож хөрвүүлж байгаа гэсэн үг. За ерөн зүгээр авилга хувийн бизнес эрхлэгчдийн хувьд хаана илүүтэй яригдчих байна вэ гэдгээс эхлэхээс ерөөс энэний суурь нь хаана байгаад байгаа юм те. Тэгэхээр төр өнөөдөр нэгдүгээр хамгийн том худалдаа хөгжүүлсэн байна. 2022 онд нийтдээ 3.5 их ноёдоор улсын болон орон нутгийн өмчөөр худалдаа авалт тендер сонгож шалралт хийх нь байна шүү дээ. За энэтэй холбоотой ил тод байдал одоо ямар нэгэн маргаан гомдол гэдэг олон зүйл байдаг. За энд ямар нэгэн давуу байдал олгох давуу байдал авахтай холбоотой авилгын асуудал маш их хэрэгддэг. Бид нарт одоо энэ хоёр далайг холбодог гүүр бид нарт хэрэгтэй байна. Яг энэ санал надад айгу таалагдсан. Тэрийн мэрэгжлийн холбоодоор хийлэгдэг үл яг. Төрийн нуруунд дээр үүрүүлэхгүйгээр тийм мэрэгжлийн холбоод өөрөөр яг тухайн салбарыг чинь зохицуулж яадаг холбоод байдаг шүү дээ. Цэвэр яг бизнестэй учирж байгаа зовлон жаргалын хамаг бизнестэй холбогдож байдаг, тэднээс дэмжлэг үзүүлдэг. Тэр хүмүүст нь одоо эхлээд тусалцааг нь авчдаг. Тэндээс бүрдүүлсэн юм төрлөө очихоор одоо төртэй харьцах шаардлагагүй байхгүй юу? Тэ? Тэр өөрийнхөө зарим чиг үүргээ шилжүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ мэрэгжлийн хяналт шалгалттай холбоотой ч юм уу эдгээр зүйлсийг төр өөрөө ингээ хариуцах биш. Хувийн холбоотуудаар хийлгүүлэх одоо юм шийдэл бас яагаад байж болдгоо юм болов. Мэрэгжлийн За тэрэн дээр яг тэр саналыг бол сонсоод надад бүр айгүй тийм оновчтой санагдсан л да. Яагаад вэ гэхээр захиргааны ерөнхий хууль заасанчлан бол төрийн зарим чиг үүргийг захиргааны зарим чиг үүргийг хувийн байгууллага хэрэгжүүлэх боломжтой байдаг. Одоо жишээл би яг тэр үед хэлжсэн да. Жишээлбэл Монголын хуульчтай холбоо бол хувийн байгууллага мөртлөө төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг байхгүй. Тусгай зөвшөөрөл алгах гэх юм уу. Одоо тэр хуульчдыг одоо гэрчлэгээжүүлэх бас дээрэс нь одоо өмөлөгчдийг гэрчлэгээжүүлэх гэх юм уу. Тиймэрхүү ажлуудыг бас дээрэс нь хуульчдын одоо хуулийн мэргэжлийн их сургуулиудад зөвшөөрөл өгч гэдэг юм уу. Тиймэрхүү үйл ажиллагаануудыг хийдэг. Тэгэнгүүт тухайн одоо жишээл мэргэжлийн хяналтын газар за цаашлаад стандарт хэмжилж байгаа газар ч гэдэг юм уу. Иймэрхүү газруудыг хувийн байгууллага хэрвээ хэрэгжүүлээд эхлэх юм бол бид нэр түүнийг солих буюу одоо мэргэжлийн тухайн одоо ажлыг үнэхээр хийж чадахгүй байвал солих боломжтой. За нөгөө талдаа өнөөдөр төрөөс нэг 940 гаруй зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар бизнес эрхлэгчид олгож байна. Энэ зөвшөөрлийг авах болон зөвшөөрлийг сунгахтай холбоотой ямар нэг ажил сонирхол авилгын асуудал бизнес төр хөндөгдөж байна тийм ээ. Тэгэхээр би системээр нь зөв хараад ер нь хандлагыг илүү төрийн хэлбэр шуурхай болгох аль болох энэ зөвшөөрлийг бууруулах үнэхээр одоо нийтийн эрүүл мэнд одоо гэдэг юм настай холбоотой болгох тийм ээ. Бусдууд энийг болох. Төр олох биш мэрэгжлийн хяналтын байгууллага хянах биш аль болох хувийн хвшлийн дундын төлөөний байгууллага буюу одоо мэрэгжлийн холбоод үүнийг илүү хийдэг болох. Төрийн чиг үүргийг шилжүүлэх. Ингээм бол бид бас маш том дэвшлэн. За эцэстээ ер нь төр өөр төрлийн олон ачааг үүрэх биш өөрөө зохицуулт хийх биш аль болох системүүдийг зөв бий болгох өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж олцоогоор хангах үүнийг дэмжих нь энэ авилгыг ууруулах тасан зогсоох асар том одоо алхам болж явна шүү дээ. Тэгэхээр төр энэ дээр бол давнгаа байдлаа бий болгочдөг. Би бол төр би бол мэрэгжлийн хяналт танараас танад яасан ч асуудал гарна. Угаасаа төгсөх байгууллага гэж байхгүй шүү дээ. Яасан ч асуудлыг хүн асуудлыг хайхан бол асуудал гарч л ирдэг. Тэгэхээр энэ тохиолдолд бол бас нөгөө төрийг өөрөөсөө ёсортгоондоо төр байгаасаа гэж. Тэгэхээр гол нь биднээс бол төрлөө бүх юм өхөө болио гэж байгаа байхгүй. Төр хийгээд тэгэхээр төр аваал юм данхаагаал нь шүү дээ. Тэрний оронд бизнес эрхлэгчд бид нийлъя. Мэргэжлийн хүмүүс нийлъя. Тэгээд тэр мэргэжлийн холбоотой чадхтай болоод төрд байдаг тэр чиг үүргүүдийг холбоонд өгч. Тэгэхээр холбоо чинь гишүүдээс үрдэг учраас асуудал гарвал нэг хуралдаа л
холбоог татан буулгах чинь шүү дээ. А төрийг бид хуралдаач загнаач буулгаж чадахгүй. За 4 жилдээ нэг чадахгүй тий. Хоёр арлыг холбогддог нэг гүүрэнд л одоо нэг л баг хэрэг болчиход байгаа байхгүй. Энд нэг арл байна, энд нэг арл байна. Тэр хоёр хоорондоо явж холбогдох нэг юм хэрэгтэй. Тэр хүмүүс нь одоо яриад байгаа холбоот ч юм те. Тэр юмнуудыг ойлгомжтой байлгаж байна. Тэр юмнуудыг яг зааж зөвлөж байгаа тэр зүйлсүүд байх хэрэгтэй. Тэгэхгүй энд нэг арл байдаг, энд нэг арл байдаг. Энэ нь илүү том хөгжилтэй арл, энэ нь илүү жоохон тийм. Тэгээ би л гоо чулуу шийтэл те. Нэг л гоо чулуу шийцээгээ. Чулуунд зүгээрээ чулуу гэхээр үгүй. Тэрэн дээр нэг хэлэх гээд байгаа үгсээ өвчтсөн. Тэгээд нөгөөх нь нэг талаас нөгөө руу шийдээд. Тэрний оронд тэр хоёрын хоорондын тийм холбосон гүүрэнд байхад л яг бүх юм боломжтой болчихж байгаа байхгүй. Үнэхээр л гүүр. Тэгээ судалгаагаар компаниуд үндсэндээ нэг юм 5 асуудал дээр одоо юу гэдгийг тайлан баланс аутыг дор оруулж батлуулах эсвэл одоо юу гэдгийг дотоод одоо юу гэдгийг үйл ажиллагааны нээлтүүд байлгаж минэнгээр гайгүй боловч тийм одоо юу гэдгийг төртөө зөв ажиллах механизм хууль эрх зүйн орсын мэдлэг за тэгэхээр өөрсдийнх нь яг өөрсдөө яг дотоод хэм хэмжээ бизнесийн асуудлыг хариуцж одоо бүрэн дагаж мөрдөж байна уу гэдэг нь маш сул байна шүү дээ. Тэгээ ямар нэгэн хуулийн асуудал тулахаар таньж мэддэггүй их хайдаг юм байна. Тухайн асуудал хариуцдаг хүнээс одоо асуудлыг шийдвэрлэх гэж оролддог юм байна тийм ээ. Энд чинь буцаад цаанаад нөгөө ашиг сонирхлын зөрчил авилгын асуудлыг хөндөд байгаа шүү дээ. Тэгэхээр энд бид хоёр талтай харах хэрэгтэй. Нэгдүгээр аль болох хөрсөлтөөний давуу тал боломжийг олгох гэж хувийн хвшил өөрсдөө энэ авилга ашиг сонирхлын бий болгож байна. Асуудлаа шийдэхэд бол одоо юу гэдгийг хавланд орох, биелэг сэлтүүх, эсвэл одоо ямар нэг мөнгөнд амлах. Нөгөө талдаа төрийн одоо үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс тийм ээ. Зөвшөөрөл ямар нэгэн түүнтэй холбоотой асуудал шийдэхдээ, тендертэй холбоотой асуудал шийдэхдээ эсвэл одоо юм тулгын шаардах байдлаар авилах нэг тийм ээ. Тэгэхээр аль талдаа бид анхаарах хэрэгтэй юм байна. Тэгжээж бид энэ авилгыг тасан зогсох боломжтой. Ер нь авилга байна гэдэг бол өөрөө хөгжлийг одоо гэдгийг саад тодгор болгох хамгийн том зүйлтэй шүү дээ. Өнөөдөр чи авилгалаа төвч хазын дарах цагтаан дараа сууж байгаа гэж бодож байна. Хаагаад энэ ч ойлтаар. Би энэ дээр нэг зүйл хэлье. Тэр мэрэгжлийн албаны дараа хаагаад. Ерхий сайд маань өөрөө байж. Одоо энэ бизнесмэнүүд уушруулдаг энэ хүндрэлтэй бэрхшээлтэй шахал дагддаг болох хэрэгтэй. Төр шалгах хэрэгтэй юм аа шалгах. Тэр ажлын байрыг шинээр бий болгохыг бол тэрийг төрж чадахгүй. Тэр хувийн эмчилгээг нь чадна. Тийм учраас бид нар хувийн эмчилгээ төр засгаас бүх талаар дэмжиж, дарамт шахалтгүй ажиллах тэр таатай орчныг бүрдүүлж, аливаа нэг эрсдлээс хамгаалж, авилгал хэл ахуйдаас энэ хүмүүсээ хамгаалах хэрэгтэй агентлагийн дарамт. Та бүхнээс авилгал нэгж байгаа хүмүүсээ шууд нэг нэр нь хэлж байгаа ч бизнесмэнүүд нь. Ийм эр зөрөгтэй байцгаа одоо. Би энийг 4 жил одоо ерхий сайд багтаа та бүхнээс гуйж ирсэн бас. Нэрээр нь нотлохортой шууд хэлчихэж байгаа. Энэ нөхөр ийм ажлаа бүтээхийн тулд надаас хэл хахуул нэгсэн гэдэг. Тэгээ тэр нөхөртөө би хариуцлага тооцоодог юм. Ерхий сайд өөрөө сууж. Хууль хяналтайхан сууж. Энийг одоо манай бизнес эрхлэгч нар та нар маань өөрсдөө зоригтой хэлж ярих хэрэгтэй. Энэ бол зөвхөн өөрийн чинь хувь заяаны асуудал биш. Энэ улс орны чинь хувь заяаны асуудал. Бусад бизнес эрхлэгчдийн чинь эрх ашиг хувь заяа. Тэр авилгал бол таны карманаас таны үр хүүхдэд очих мөнгнөөс Монголын ард түмний ядгсан зүдэрсэн хүмүүст очих мөнгнөөс сулгаа хийж авч байгаа. Тэгж бодож эд зориг гаргаж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр авилгыг таслан зогсооё гэж үзэх юм бол юу хийх ёстой вэ гэхээр авилгачдыг барьж хоргол хэрэгтэй. Хуулийг чангаруулах шаардлагатай. Сүүлийн үед бол ялангуяа энэ төрийн тодорхой албан тушаалтнууд зөвшөөрлөөр дамжуулаад өрсөлдөөнд нөлөөлөх хэлбэрээр заримынх нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна те. Нөгөө талдаа заримынх нь одоо тухайн зөвшөөрлүүдийг хурд хурдан гаргаж өгч байна. За энэ сүүлийн үед одоо авилгатай дамжих газраас мэдгдсэн барилгын зөвшөөрөлтэй холбоотой те 73 орчим сая төгрөгийн асуудлуудтай холбоотой асуудлууд яригдах шиг боллоо. За газар геодезийн газрынхаа дарга нь одоо шинэ зөвхөн өөрсдөө одоо хамаарлах этгээдүүдэд олгоод бусдад нь олохгүй байна гэдэг авилгатай дамжих газар дээр бас л нэг асуудал явсан шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө хинтээ холбогдоод байна гэхээр хүссэн үсээгүй явж нөгөө төрийн албан тушаалтнуудтай холбогдоод байгаа байхгүй. Хизээж аж ахуй нэгждэг буюу бизнесийн байгууллага хоорондоо авилгын асуудал яригдахгүй багт. Одоо тийш хоорондоо зах зээлийн үндсэн зарчмаар тохирол явчихад байна шүү дээ. Гэтэл авилга яг хаанагдаад байна гэхээр төрийн албан талаа байх гэсэн үг. Авилга бол өвчин байхгүй нийгмийн. Тэгвэл тэр авилга гэдэг өвчнөө авахын тулд эхлээд ямар өвчний шинж тэмдгүүд илрээд байгаа юм.
Ямар хаана нүхэнд нуугдаад байгаа гэдгийг ард хүмүүс асуугаач тий. Тэр чинь ард түмэл нуруундаа үрж байгаа. Тэр чинь хүүхдүүд л нуруундаа үрж байгаа шүү дээ. Итгэл мөрөөдлөг байхгүй болгоод байгаа юм болоо. Боломжийг мөрөөдөлтөнд аваад очир залуунаас өвлөлдөх юм байт юм үсттэй. Бага ингээд хамгийн хоёр чухал зүйл нь авчиж байна. Тэг би хичээсэн ч хичээгээгүй ч ялгаагүй штэ гэдэг тэр сэтгэлийг суулгаад байгаа нь хамгийн гомдмоор юм болоо. Мөрөөдөл байхгүй болж, итгэл байхгүй болж. Энэ хоёрыг аваа ячаар тэгээ залуунд юу л юм бэ?